бороо багтай хажууд үүссэн цөлийн талаар тайлбарлана. За дэлхий дээр маш олон төрлийн цөлүүд байдаг. Цөлүүдийн үүсэл нь бас олон янз байдаг. Агаарын хит халуун температур болон за чиг тунд сунахгүйгээс үүссэн ийм цөл байдаг бол туйлын бүсэд, Арктик, Антарктидын бүсэд бол хүйтэн цөл бас үүссэн байдаг. За миний ярих гэж байгаа энэ цөл маань болохоор чиг ундгүй, за дээрэс нь маш халуун уулын өвөрт үүссэн ийм цөлийг бороо багтай хажууд үүссэн цөл гэж нэрлэдэг. За энэ цөлийн талаар ярихдаа хэрэглэж буй англи үгийг та бүхэнд эхлээд тайлбарлаж өгье гэж бодож байна. За эхний үг нь болохоор rain shadow desert буюу бороо багтай хажууд үүссэн цөлийг хэлж байна. Moisture буюу чигшил гэж орчуулж байна. Evaporation буюу ууршилт. За to pick up буюу ямар нэг зүйлийг энэ тохиолдолд бол ямар нэг зүйлийг зөөх, тээвэрлэх гэдэг утгаараа хэрэглэж байгаа. Rising air буюу хөөрсөн агаар. За to cool буюу хөргөх гэсэн утгатай үг байна. To form буюу бүрэлдэх, хэлбэржих, үүсэх гэсэн утгатай үг байна. За coastal буюу эргийн, rainforest буюу мөнх ногоон ой, халуун орны чиглэг тропикийн ойг rainforest гэж хэлдэг. За dry air буюу хуурай агаар, desert буюу цөл, mountain crest буюу уулын оргил, нуруу хярыг хэлнэ. За mountain slope гэж хэлэх юм бол уулын ингэр хажуу гэсэн утгатай үг. За энэ дээрс нэмэгдээд ocean гэсэн үг байна. Ocean гэдэг үг бол далай гэсэн үг. За mountain бол уул гэсэн үг. За энэ цөл яаж үүсдэг талаар эхлээд та бүхэндээ тайлбарлая. За энэ бол маш өндөр уул байна. За Андын нуруу ч юм уу, Кордильерийн нуруу ч юм уу, Гималайн уулч юм уу ийм өндөрлөг улсууд байна. Далайн түвшнээс дээш 6-аас 8,000 м өндөрт оршдог ийм уулууд гэж ойлгож болно. Энд болохоор ocean буюу далай байна. За нарны энергийн нөлөөгөөр, нарны дулааны нөлөөгөөр далайгаас их хэмжээний ус evaporation буюу ууршина. Ууршина гэдэг нь юу гэсэн үг вэ гэхлээр агаар халаад, агаар халангуудаа халсан агаар маань маш их хэмжээний чигийг өөртөө шингээгээд дээшээгээ хөөрч байгаа гэсэн үг. За moisture буюу чигийг дээш нь аваад дээшээ хөөрөөд тодорхой өндөрт хүрээд нөгөө rising air буюу тэр хөөрсөн чигтэй агаар маань аажимдаа хөрнө гэсэн үг. Хөрж эхлэнгүүтээ rain clouds form буюу үүл болж бүрэлдэнэ. Усны уур болно гэсэн үг. Конденсацд ороод усны уур болж байгаа гэсэн үг. За тэгэнгүүт салхины хөндлөн урсгалын нөлөөгөөр нөгөө их хэмжээний борооны үүл маань нүүгээд уулыг давж чадалгүйгээр уулынхаа далайтай хэсэг рүүгээ их хэмжээний чигийг унгаад энэчэн чиг унахсны нөлөөгөөр энэчэн их хэмжээний rainforest буюу мөнх ногоон ой, халуун орны чиглэг ойг чигээр хангаж байгаа гэсэн үг. За ингээд чигээ алдсан агаар маань хуурай агаар болоод уулынхаа inland буюу дотор өвөр хэсэг дээр хуурай агаар болж очиж байгаа. Хуурай агаар нь ямар ч чиг байхгүй учраас энэ ч ямар ч тунд сунахгүй гэсэн үг. За тэгээд тунд сунахгүйгээс гадна агаарын температур маш халуун болсон учраас энд цөл үүсээд энд нь болохоор rainforest буюу тропикийн мөнх ногоон ийм чиглэг ой бүрэлдэж байна. За ингэж үүссэн цөлийг бол бороо багтай хажууд үүссэн цөл гэж нэрлэдэг.